Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн дундаж насжилт 9 жил буюу өндөр байна. Хуучирч буудсан тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилснээр автобусны хөдөлгөөрт 2018 он гарсаар 2 удаа гал гарсан. Нийтийн тээврт парк шинжилэл хийх, нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжийг сайжруулах шаардлага байгаач энэ оны улс хурлын нийслэлийн төсөвт ямар ч хөрөнгө суугаагүй. Улаанбаатарт өдөрт дунджаар 500 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол 2020 он гэхэд одоогийн нөхцөл байдал улам дордох тооцоо бий. Иймээс Улаанбаатар хот BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээд нэвтрүүлэхээр төлөвлөсөн ч зураг төс нь өнөөдрийг хүртэл гараагүй байна. Манай улс автозамын 1-р игнэгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор шийдсэн ч автобуснууд 10-аас 15 км цагийн хурдтай зорчдог. Тэгвэл тусгай замын автобусны сүлжээ ашиглалтанд орсноор одоогийн хурд 3-аас 4 дахин нэмэгдэх юм. Одоогоор 6 ТV-ийн 207 хот BRT системийг нийтийн тээвэртэй нэвтрүүлжээ. Та бохир хүн ихтэй халаасны хулгайтай нийтийн тээврээр үйлчлүүлсээр байх уу? Танай гэрээс автобусны буудал хол байна уу? Нийтийн тээвэр таныг удаан хүлээлгдэг үү? Тэгвэл энэ асуудлаас ангижлахад эргэн таны оролцоо чухал бөгөөд та санал хүсэлтээ тойргосоо сонгогдсон их хурлын гишүүд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд хүргэж асуудал шийдвэрлэх явцыг хурдасгах боломжтой. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 660 гаруй хуулиас 10 гаруй нь нийтийн тээвэртэй холбоотой хууль байна. Иргэдийн оролцооны үндсэн 3 хэлбэр байдаг. Үүнд санал гаргах, зөвлөлдөх, хамтарч ажиллах, гэрээгээр ажил үйлчилгээг гүйцэтгэх, мэдээлэл өгдөг, авдаг байх. Иргэн төр хоёрын хамтын ажиллагааг зохицуулсан гол хууль нь захиргааны ерөнхий хууль. Хуулиар санал өгөх үйл ажиллагааны үйл явцыг зааж өгсөн. Захиргааны байгууллагууд дэргэдээ орон тооны бус зөвлөгтэй байхаар хөөцлөгдсөн стратеги менежментийн төлөвлөгөөг хамтарч хэрэгэлцдэг. Захиргааны байгууллагаас шаардлага бус шаардлагатай мэдээллийг өгч байх боломжтой. Мөн та нийслэлийн нийтийн тээврийн газрын 7004 4040 дугаарыг утасвал Facebook хаягаар санал хүсэлтээ өгөх боломжтой. Таны санал тусгагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ илүү сайжирч, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч, бид хамтдаа байгаль ихээ хайрлан, цаг зав, шатхуунаа хэмнэж, замын түгжирэл, уур бухимдлаас салж, эрүүл мэндэд хамгаалах боломжтой болно.